За сайн бацгаана та бүхэнд Шанхай хотоос мэдчилж байна. За энэ удаагийн бичлэгээр бид өгöd барилгын хашид хийж цонхыг яаж суулгах вэ? Сүүлийн үеийн технологиг та бүхэнд танилцуулж байна. Энэ технологи маань одоо барилгын бетон ханандаа цонхоо суулгах араамаа эхлээд байрлуулж одоо араамаа зангидаад цотхоод тэр цонхон дээр цотгсон араам дээр цонхоо тааруулж хийдэг ийм шин технологиг бас та бүхэнд танилцуулж байна. Нарийн мэдээлэл авах юм бол та бүхэнд бас бидэнтэй хамт байж бид бүгдийн шин технологиг бас хамт үзэж судлаарай. За энэ технологи маань эхлээд бетонд цонхныхоо араамыг зангидаж суулгаж цутгаад за дараа нь цонхоо суулгадаг юм байгаа. За цонх суух процесс маань бол ер нь бид өгöd одоо барилгын цонхны париомыг гаргахад эхлээд одоо юу зангидаж хорооф зангидаж цонхны париом гаргадаг бол энэ бол шууд бетон дээр цонхныхоо суулгах араамаа шууд зангидаж тэр чигтээ цотгох чинь. За ингээд цотхоод бэлэн болсон араам дээрээ цонхоо одоо сөрлөөлнө гэсэн. Ингэснээр одоо цонхны париомны алдаа том жижиг гарах ийм эрсдэл ерөөсөө гарахгүй. Одоо маш төгс зохицолтой одоо ийм гой шин технологи гарсан байна. За ингээд бэлэн болсон цонхны париом дээр цонхоо бол ийм байдалтай суулгана. За ингээд яг таарад өөрөө цонхных нь араамд яг цонхоо араамаа тааруулаад за ингээд цонхнуудаа бэхлээд суулгах ийм шин технологи нэвтэрсэн байна. За илүү их мэдээллийг авах юм эсвэл та бүхэн пэйж хуудасаа дагаад бидэнтэй хамт байгаарай. Баярлалаа. Шин технологиг Монгол